За хэжигүлүү бид нэрэмжит Элчин Кап 2025 15 насны охидын аврах шалгаруулах тэмцээний хөрөл медаль мэдэх тоглолтын шалгаран гарч ирсэн ноён спорт клуб спорт сургуулиудын багуудын тоглолт явуулж бэлэн болж байна. Бас зөвхөн хийсэн мөнгө агуулгыг талбай дээр одоо биелүүлэх хамгийн одоо талбай дээр гол мөнгөийг
9 дугаартай нэмжин багийн хорон болж байна. За нөгөө багийн спорт эсрэг спорт бүхний багийн 5 дугаартай болж манай болгоомжтой хамгийн өндөр мэдээ хүнсний баг хамгийн өндөр болж байна. Метр 86 см өнөртэй 15 настай ийм манай шийдэх хэрэгсний нэгэн багаар багчийн үеийг үүсгэх болох ийм болж багийн агчийн үеийг үүсгэж байна. Спортын нэгэн шүгчээр бэлчиг спортын өнөр бэлчиг хаяа бэл хоёрдугаар шүгчээр Юучин мараа спортыг өөрөөр шүүмээр болгоё. За өргөн дарамтны тоглолт салбарыг өгөхөд бэлэн болсон. За өргөн тоглолчийн тунсан хэрэглээ болох байхаа. Сэлэнг спорт сургууль, ноён спорт клуб. Алин хагшийн тоглолтод нэг нь бурхан таарцгууд 2 дээрээ жидэж нэг нь сая хилчинд 2 гэж байгаа. Хажиг дэж медаль энэ тоглож байна. За аврагын төлөө бурхан таарцгууд хилчингийн тоглолтууд ер нь таавар шүүх сайхан тоглолт гарахаар боллоо да. За ноён клубээс марлагын давуу тал тоглолтсон. За ингэж хаасан заруу одоо оноогоос одоо арда. Амжилттай давуу тал тоглолтыг хийсэн. За дараагийн тоглолт салбарт нонж Сэлэнг аймгийн баг руу өнгөрчилж онооны харьцаа 1-1 боллоо. За багийн 22 дугаарыг тоглож баяр хөөргийн мишэл даваатайг үсгэнэ Сэлэнгээс. Ариун зодын тоглоо. Намунаг авах хэмжээтэй болсон сөрөг тоглоо явж утсан гол явлаа. Ахад ариун зод ард намунаа унгахгүй юм байна. Хаалтны дээрээс зодох тоглоомнууд дээр тун сайхан мэдэр шамгаалаад байна шүү. Хотонгийн тоглоо. За хоёр дээр нь хороод ногдоод ариун зод. Ноён клуб Сэлэнгийн спорт сургууль саяхан одоо баяр үргэлж хомголсон 14 насны улсын аваргын нэг нь одоо мөнгө медалийн бодлоос нэг нь хөрөнгө медалийн дэвш шалран гарч ирсэн хоёр баг. Одоогийн хилчин клубын 15 насны Октийн аваргын тэмцээний медалийн дэвш гарч иж байна да. Харин зөв тоглож байгаа манай цаа 3-1 болоо. Зааланд Монголын хөлөгийн одоо бас улсын шүүгч одоо шилдэг зарлагчдын тайлбарлагчдын маань нэг зэндэх үгүй оюун мөлийг ах маань одоо сааланд зарлагч тайлбарлаж байна. Мишелийн давуулт. Хотонгийн тоглоо. Саараа явсан өмнө дээр марлагийн хамгаалалт өгсөн татсааг. За хотон дээр дэлгөө бас хаалт. Багаат хэсрэн дулах гараа хоёрын алтай довтуулаад байна. Монгол эрдэнэрээс нь болохоо өсөлтөө. Монгол эрдний хаалт ингчин дээр хаалсан ороод ирэнгүүт нь хуурсан. Олон бодогч нинжин ороод ирсэн юм дээр оноогоо болж 5-1 болголоо.
За өргөмдөд нуглаад 6-1 ирэх гэж шүү. 6-1 ирсэн нуглаалтан дээр Сэлэнг спорт сургууль Багийн спорт мастер дэлгэрийн тусалдаг авлаа. За Мишелийн давуулт. Холонгийн давтгаа хайрахны сэрэг машигсан. За дээрээс магас өмнөд орно. За холонгийн магас чингот. Хамт үзэсэнгүй. Наранбаярын холон. Холонгийн дэвтэр өсгөр аваа өртөллөө. 2-6. Холонгийн давуулт орж ирсэн. Ариун зулын хуурал явсан. Хууралн дээр хаалт оромжтой. Холонгийн давтгаа 2 алтаас ботуулсан 2 дээр. Бояр өвчгийн хамгаалалт. Ариун зулын давтгаа. За өнөөдөр өмнөх хадаар орсон. Сулхан давтгаа шиг хамгаалсан дээр олгоцсонгүй. Сэлэнг. За Монгол Эрдэнэ холбоо гэсэн Ариун зулын давтгаа. Сэлэнгээс холон. За апас аргалаа. Арт холонгийн хамгаалалт 3-араас өөрөө явлаа. Дөрөв авалцаа. За Ариун зулын давтгааны гард хамгааллаа. Инх шиг давтгаа 2 алтын эсрэг хөрөнгөстэй эсрэг давтгааны хамгаалагч. Сайхан мэдрээс осоо дэжтэйшээ тадраа хийж байгаа юм байна да. За 6-1 иргэсэн тоглолтыг ялгаа ойртоод ирлээ Сэлэнг. За ноён клубээс солилцож хэлсэн байна. За медаль шалгасан багуу тим чамар бол тоглолт дуусахгүй. Таварт хэцүү тоглолтууд явагдана. Монгол Эрдэнэ холон 6 дээр хамгаалсан намууны гарсан бүгд дээр аваад нийлээ. Намууны нэг халтар зогсоо.
давтаа орж ирсэн бүгдээр ариун зулаар хамгаалт хийсэн. Хамгаалт болсонгүй. Оноо 8-9. За 6-1 хэрэгсэн тоглолт ихэд тунд ажгүй ажилласан байгаа. Сэлэнг. Хоцсон медаль тавцсан. За санаагаа нийсэстэр тэнцэлдэг байгаа. За багийн утнууд шүдэмж давтар оноо 6 цаг нийсэстэр тэнцүүлсэн дараагийн давтар хариун зал босод хой нүдийг давчлаа. Орсон Давтгоон Баярхүүгийн Мишель. За анхаа хатны гөрөөр хурдтай хашиг давтараа авсан ананы тэргүүдийг авлаа Сэлэнг спорт зэрэг. За ноён сая 3 ээжийн тоглолтоор хилчинтэй тоглож ийдээд шууд залгуулаад медаль энэ тоглож байгаа учраас нэлээд ачаалттай тоглолт болж өөрийн тоглолт. За анан тэргүүлээ алдаад тоглолт техник сэрдэг авлаа да. Өдөржин давуулалт. Гоярч хэл утгаагаа авдаг. Нэг 11 гаруй. Хотонгийн нөхөө. Мардагийн нөхөө авсан хотон доод нэрээсээ. 12 гаруй бүрдүүлчихлээ ноён гүрүү. За хоёрын хуурсан дөрөвдөр холбоотой байсан Мардагийн хуралт Хотонгийн хамгаалалт хамжилттай болсон. Тоглолт үргэлжлэр мөнгнүүд унгаагаад ишүүсэдэн 13-аар боллоо. За тоглолтын 6-1 дэрхний цэцэг авсан байгаа. Тоглолтын дундаас дахиад оноо холдоод эхэллээ дээ. Наманагийн нутгаа хаалт хэрэгтэй. За торгоод орсон ард хамгаалалт хамжилттай Сэлэнгээс. За хаалтнагаас Монгол эрдэнэр нь тоглолтыг хийсэн байсан. Мишелийн хуурхыг сайхан орж байна. 14-аар болгоод 4 онооны зэрэгтэй холдоод эхэллээ ноён. Орла шууд олсон хамгаалагч дөрвөөр төлөвлөсөн Мардагийн нутгаа
За саяны шиг хаалтууд үсрэх хэрэгтэй байгаамда хоёрын хаалт оноостой болсон Намонагийн хаалт оноо өртүүлээ. 14-с үлдээ оноо хөдлөхгүй байсан. Марлагийн хаалт тохоныг зогсоож байна. Ой пас. Хатны годог харагдсан Марлаг. Хоёулаа явлаа. Голонгийн төвцөө 2 аслаас ботуулсан 2-2 4-4 рүү эргэж байгаа мөн. Оноогоо өдөрлөө ноёнго 2 алт сорвсон байна. За Сэлэнгээс 2 баг өрсөлдлөө шүү дээ. Сэлэнгийн хөтлийн баг ирлээ. Спорт сургуулийн баг гүндад энэ төсөл болж байна. Азхан багш Хилчингээс мөн 2 баг өрсөлдөж 1-р баг нь аврагын талаа гарч ирж байна. Чомьёсан ариун зур шугамд голдоглоо. Арван 5 онооны өдрөө Сэлэнгийн спорт сургууль засваргыг авлаа. Тоглолтын 2 дахь засварлаг. Хойш зогсоод. Ахад өндөрлөө товчхонуудаа явуулах хэрэгтэй байна. Холонгийн товчхоо 2 аслаас ботуулсан. Саний шиг өндөр сайхан холбоотууд дээрээ төвхөх ойртуулахаар тоо харагдаад байна да. Наранбаярын холон 13-17 тоглоо. За обогч өдөрний сайхан шат хаасан. Холбогчийн хуур гараас гарцсан байсан шүү дээ. Обогчийн бөмбөг гэж үзлээ дээ. Яа нэг шүгшүүд холбогчийн бөмбөг өөдчлээ. Холбогчийн гараас бөмбөг гарцсан учраас нэхтэр их алдаа байхаар бол харагдлаа. За нэгдүгээр шүгшүүд хорны ирмэгээс орж ирэх бөмбөг эсрэг нь бол орон зайд дэс бөмбөг төрлөө гэж үзэж байгаа юм байна. Тогтоо 200 шүгч очсон. Холбогч хуурж ирсэн бөмбөг шүү дээ. Тэр хөдөлгөөний гадарлаад хаалт оноостой болсон. За дунд нөхцөл өмнөх тоонд дээрээс тоглолтыг хорооллоо.
Солон мөнгөн дээр явлаа. Зайтай холбоотой дээрээс ариун зүрийн тусганы хамгаалсан байр. За 19-14 5 оноо зэрэг байсаар байна. Оноо ойртсон ээ. За ноёнгийн мөрөлдөн бол харьцангуй жигд өндөртэй мөрөлд гаргаж байгаа шүү дээ. Ариун зүрийн давуулт. За нэг юм өдөр явж байгаа болцсон толгойн гэрсэнгүй яваад. Давуултаар 20-14 болгож ирчээ да. Ариун зүрийн давуултаар 7-оор оноо авчлаа. Игчин ариун зүрийн хамгаалаад буяа авчихын дотгоо. За энэ дотгоо нэг хаашаа явж та. Гараа иччээ. Танагаада 16-20 Игчингийн давуулт. Нэжфта. Монгол Эрдэнэ. Намонагийн хуралт. Марлагийн довтлогоо. 3 араас холонгийн довтлогоо. Ариун зул байрнаас өгсөн. За биднээс тоглох хэрэгжсэн шүү. Мишели биднээс тоглох хэрэгжлээ. Шугам дээр. Хурлаа хоолтой татсан. Мишели дээр зөөр. Монгол Эрдэнэ явж байгаа оролт тогтож байна гол. За ингээд ихний ажил тоглолт нь 3 оноо зэрэг оноо ойртож ирсэн. 17-20 дээр ноён гүлүүбээс авсарлагыг авлаа. Намана. За ордор хамгаалцаа. Ариун зул 6 дахь хамгаалж ирсэн гээ. За өндөр тоон дээр дахиад ойртоод ирлээ. Тун сайн хөөсөн тоглолт байна шүү. 6 чанаад явж гад араас нь автодор 18 20 дээг хийж ирж байна. Сэлэнг спорт сургууль. Асайсан хамгаалалтаар барьсан. За ноёнгийн бүрэлдэхүүн бол ер нь бас арай туршлагатай игч бүрэлдэхүүн байх хэвээр эдгэрчүүдэд өсвөрт тоглосон. Сэлэнгийн бүрэлдэхүүн бол яг 14 насны бүрэлдэхүүн байгаа шүү дээ. Саний улсын аваргад өрсөлдөж бүрэлдэхүүн харагдаад байна нэг тоглогч нь. Насны зэрэг байхаар тийм бүрэлдэхүүн харагдаад байна шүү. 22-18 жоо хөрчлөгдсөн. Монгол Эрдэнэ давуулт. За Сэлэнгийн 2 засалд хоёлаа явуулсан байгаа нэг жил болов. Засалд байсан байна. За байрны сэгсрүү мөгөн гавда араас холон оноо хөдлөглөө дөө.
За баг өмнөх үлэмж давтар гаргасан байна. Урд хаалтан дээр солилцоо орж ирсэн. Багийн 17 номерын тоглогч орж ирлээ. Сэлэнг спорт сургуулиас Нямбаяр ариун гэрэл хаалтан дээр орж ирсэн. Марлагийн тусгай хаадаг. Марлагийн тусгай дээр Намуна хаалтыг онцлог хөөсөн байгаа. Авда ортоллоо. Антин дэрцээ. Хацар болор тогтоож байгаа. Антинээс болтуулсангүй. Мишель. За 20-18 дээр дахиад 2-0-тэй ойртож ирж ирсэн. 23-1 дээр дахиад ихэд ирлээ Сэлэнг. Бүгд алдаг бол байгаа шүү. Хадгалаа солмогсон. За Намунаг нутгаа. Намуна хаага долдоод 22 болголоо. За саяны 14 насны улсын аваргын хөрөлдөмд даалт бүртгэн тоглогчтой Баянгарын жинстэйс болж хөрөлдөмд даалын бодлыг дэвс тоглох шинжил Сэлэнг спорт сургуулиас Тэчгүрийн нэрийг сүлжээд орж ирж байгаа Нордон даваад авсан хамгаалагчийн урд даваад өргөнөөс ихний тоглолтоо 23-23 дээр хэзээдээ тоглоо. Ноёнд нэг засаглаг байгаа. Ноёнд нэг засаглаг бий. Үлэмжийн давуулалт хамгаалагч Зааларгийн бүгд хүлээж авсан. Давтгаагүй. Намунагаар явах. Дөрвдөр холон сод явуулсан. Марлагийн нутгаа. Сая Сэлэнгээс шаналтай нутгаа ирсэн. Содорч бүгдээр дөрвдөр сод явуулсан юм да. Ихний тоглолтын нэгслийг холонцоо анандэж ноён очтой таа. Сая талбайд хамгаалсан тим өндөр тоон дээр давхаагүй сод явуулсан юм да. Холон пас өгсөн. Холонгийн уралт. Уяарвч хамгаалалттай болсон Марлагийн нутгаа. Намунагийн хаалтууд Тунганоостой озгжин 2 атлас ботуудаар хуурч байсан. За Марлаг үсвийцээ 27-23 ноён гэрээ бүхний чинь болсон зүйлсийг хэлээ. Сэлэнг хайрын юм алдчих юм шүү. Тим өндөр тон дээр тэгж гоё ирээд ирээд тэгэд талбайд хамгаалсан өмгөө давтгоо явуулсан госод өгөөд зэрэгтэй давтгыг боломж өгчтэй. Хараг өндөр тон дээр гоё ирж ирсэн бичгсэн гол тоглогч бас ард байгаа байна. Голд намаануудаар ганц хоёр холболт өгөхөд бас буруугүй тоо байсан удаа өндөр тон дээр сая. За тунгуудахгүй шийдвэрлэх 2 дахь ээлжийн тоглолтын явагдана. Хөрөлдөмд даалын дээг тоглолтод байдаг явагдаж байгаа. За энэ тоглолтын дараагаар Хилчи спорт клуб Дархуул аймгийн Бурхантай харцгуул клубуд медалингүй үзэх чухал тоглолтыг хийнэ. За Сэлэнгийн нэг үеийн одоо амжилтыг сайхан бүтээсэн тоглогчдын нэг спортын мастер Батбаярын дэлгэр оюун дүүнрээ дасгаж болж байна. Сэлэнг спорт сургуулийн багийн дасгаж удагчаар. За ноён бүрийн дасгаж удагчаар даш хурдан дасгаж болж байгаа. За алдаа багтаа тоглолт нэлээд сайхан ягтарч хөөсөн тоглолт байлаа. Сэлэнг спорт сургууль 2 жилийн тоглолт ер нь очиртай явхад удаа. Намунагийн давтар 2 жилийн тоглолт хийсэн.
За олон баг өрсөлдсөн 14 насны улсын аваргаас сумын сургуулийн баг аварга болсон шүү дээ. Сумын баг аварга болсон шүү дээ. Баянгын нийслэлийн баг тэр бүрхэн тоглосон намын сэргээс болж байна. Босож ясан хортой болохоор зэрэг ариун зүрийн нөхөө. Ja, maar goed, jullie zijn daar ook eens nog niet. Moet je als zachthaarsen daar. Horsen. Sporter goed. Hadden gehoord. Ja. Hoort misschien er is nog van aan. Daar. Ga je niet worden gehoord. Je daar nou in gedoe. Ja, maar ik heb nog eens ninjing. Оруулсан. Одоо өндөрлөд гэсэн хулангийн давтгаа хаас удруудаад хөлөөр хамгаалсан нэг төрөлжсэн бай. Наранбаягийн хулан орон найрцаг 2-2 дээр тэнцвэж явлаа. Гарч ирж болох шүү дээ Монгол иргэн. Сайхан бодлогч байна.
За хөрөлдөмж талын тоглолтын 2 дугаар үе толбойд явагдаж байгаа. Аван нэр цаа 6-6. За спортсоглоос ингчингийн давуулт. Ганцаасаагаар тонгой суудаа давуулан Холонгийн хамгаалалт Марлагийн нутгоо. За барыг мөрөөгөө таасан. Марлаг дэрэгэл намаа их сайхан мэдээж үсрээд л байна да. 7-6. Араас ариун зул Холонгийн хамгаалалт сургууль дээр тун сайн болсон сүргэл болох намаа гарын 2 атнаад гуурсаг. Хаалтны гарыг хамгаалаад урд хамгаалсан мөнгө нь ороод ирлээ. За хатас суудаад баяр хөөргөн мишэл санаа явууллаа да. 8-6 Сэлэнг спорт сургууль 2-1 зэрэгтэй оноогоор холдож байна. Монгол Эрдэнэ Мишель ирсэн бүгдээр Монгол Эрдэнэ хаасаа. Монгол Эрдэнэ хаалтыг онож байлаа. Сайн дотгоо. Наманаг дотгоо явсан дараагийн өгнөр үдэмж хоорох гэж утсан дотоодцаа. Хабуши хоорохцаа. 8-8 дээр тэнцлээ 2 үгээ оноо. Марлагийн нутганд 2 атамжтай болсон. Дараагийн нутгад алгангааднасаа. 9-8. Сэлэнгэд давуу тал биш шүү. Сэлэнг бол ихэд амарч байгаа тоглож байгаа. Ноён бол агшээ медаль гээд 2 тоглолт дараалж тоглож байгаа учраас. Тэгээ ачаалтай тоглолт болчих шүү. Сэлэнгэд давуу тал биш шүү. Яа шогроо жигж байгаа тоглолтын дээр ойлгоцсонгүй. Өдөр ойлгоцсонгүй. Намаагийн давуу тамжилттай олзоор нь ярьцаг 18 болгож өөрчилсөн. Дахин 2 онооны тэргүүлэлтээ оноос олж байна. 18 дээр ноён клуб засалгыг авлаа. За Сэлэнгээс баг өмнөд өдөрж давтар руу гарсан байгаа. Хоёр эцэн тоглолтын ажилтнууд тун гоё алдаа багтай тийм сайхан тоглолт харагдаад байна да. Нэгт байхад чинь тоглолтын сайшны үргэлжлүүлэх боломж гарч ирэндээ. Давуудаа данагасан өрнжин давуулт санаа найрцаг 11-8 болгон холдууллаа.
За Мардагийн давуу тал тун аюут ордог давуултаа. Одоо пас өгсөн. Холонгийн давтгаа алтайгаар байхгүй. Нэгэн шулуун давтгаа явж байгаа гэх юм аашаа. Намунагийн давтгаа Монгол Эрдэнэ хамгаалсан. Ариун цодын давтгаа алтны дээгүүр явлаа. Дахиад алтныгаа ширвсэн үү? Талбайд онцгой юм байна. Талбайгаа онцгой давтгаа байна шүү. 11-12. За хоёр тийч гэлээ 11-12 дээр Сэлэнг спортын гол засварыг авлаа. За хүрэлэн медалийн тоглолт онооны ярц 11-2 ярцад тоглолт гэж явагдаж байна. За яагаад тоглохгүй ч. За алан медалийн төлөө хилчин бурхантай явцгаж шалгарсан байгаа. Тэмцээний 5 байр дээр шилдэгдэх шалгар болно. Шилдэг хаагч, давуулагч, довтлогч, хамгаалагч, үндсэндээ тулгсан 5 байр дээр шилдэгдэх шалгар болох юм байна. За 16 баг бүртгээд 16 насны ангиллаар 15 насны ангиллаар зохион байгуулж байгаа тэмцээн. Тун гоё сайхан хэсэг багууд орж ирж өрсөлдөж байна да. Надад улсын аваргад урагш авирын төлөө шалгарын үлддэг юм багууд тоглож явах юм. За яагаад тоглоцох гэж юу? За ангилын дасгалжуулагчаараа хийцэн дасгалжуулагчийг ирэхэд хүлээж байгаа. Юм болоо. За ангилын хөвгүүд өсвөрт 3 удаа авчиж байгаа. Аврагын бодод биелүүлж байгаа. Октод ер нь одоо сүүлийн жилд өсвөрт одоо сурагч авирын төлөө сүүлийн 8-10 удаа шалгалт хийдэг байгаа. Сэлэнг бол охид хүүхдүүдээр жиг цагаар үзэж байна. Эдгэрчүүдийн өсвөрийн 13-14 насны алт хүрэл зэрэг охидын цагаан амжилтууд бий өсвөрийн алтандаа бий ингэж байна. Холонгийн давхар суур давхар талбай гадаансан 12-12 Мардагийн давуулт энэ давуулт дээр оноо хөдлөх шаардлагатай байна шүү. 3-4 онооны тэргүүлд үсгээд эргээд энэ давуултан дээр оноо хэмжих юм да. Мардагийн давуулт орсонгүй. 13-12 Намунаг хамгаалалт. Мишелийн давтгаа
хамгаалаа сөрөг тусгана ариун зол тусгана явсаасан ариун зол захиа хоолнгийн яатан гэж байна. Хоёр олон нээжсээд намхаа хат ноноо авж байна. Намны цаг 14-12 дугаар өөрчлөлтөө. Ариун зол барьсан хатаасаа. За дараагийн нүгнээр нь Наранбаярын олон хаалтыг өнөختөө ирсэн. Дараалан 2 хаалт явлаа. Араа дээр санаа садлаа да. Ноён хөрөгийн засварлаг. Холонгийн тусгай. За энэ тусгай хэрэгтэй. Манчестер Сити өөрөөр тусгай явуулсан. 16-13 гол гэж өрчөлдөө. Энэ үеийг авч иж удаад энэ тоглолтыг өргөжлөд нь алдах юм бол 4-4-ээр тэнцэнэ тусгана. Баярхүүгийн Мишель Лаутроо гарсан байна. Адуксэр мөгөлчтэй гой пас байна. Дөрөвдөж холбоо тотуу явсан уу да. Мишель Лаутроо хамгаалаад холонгийн хорлол явсан. Хоёр автототоо хорлол явах гэдэг оролцлаа. Холонгийн тусгай за ингээд цаг багтаад өгөх хэрэгтэй байна да. 17-14. За төгсгөл яаж ирэх юм бол төгсгөл хийж авах. 2-3 оноор хамтдаа байна. Ариун зол Холон Монгол иргэний тусгай 2 дээр хоолой сайхан гарч ирээд гал нэртэй болж байна. Я дараанда утыг сайхан үлгэж авлаа. Холонгийн тусгай холон дээр хаацаа. Мишель яасан байна. 17-17 тэнцээд басан. Анаа хад цагт явахгүй байна.
заалны тайлбар яаж байгаа гэдэг чинь бүгдээ бид юм тийм. Зөө. Хагаад яг За сүүлийн оноонд шүүгчид чийдвэрээ ярьцж байгаа юм байна. Ноён гэдэг болонгаа вадааны ярьцаар унамаар онлоо өнөөсөлтөө. Талбайн гадна дотор дээр ярьсан юм да. 18-аар онлоо. Ариун зулын давуулалт. Хотын дохоёсон гарацаа. Хоёрын алтаас өгөн болтоо том бэлгүүд болтоод байсан бол гэдэг. Пас. Хасан хатаргаа годмишиди хатаргаас манайц хороор дооргод өрчилсөн. За эхний эзэн тоглолтод 20-23 төгсөд ийсэн байгаа ноён гэдэг хөрөл медаль орхон байгаа шүү. Хаваа шийдэх үеэр 3 оны төр үүсгэж авч байна. Хамгаалалтын зэрэг сайн чиргүүстэй удлаар юм зов. Хорны гаруун доо. Яараг доод талбай гадуусаар сэлэнгийн бөгрөм шигсэн манай 18-21. Давтлаар наран баярын холон. Аянгаас илдвэр мөгөөстэй Монгол Иргэний төвханыг хамгаалсан 3 араас холонгийн нөхөө. За гатаа иргэнэ гэжтэй. Мардагийн төвханаас манай цагаар явуулсан чичээ. Шогнор иргүлээ. Шогнор явуулсан нөхөнийг авсан намуунагийн нөхөө. 19 сарын Холонгийн авах хэмжээтэй болсон 3 араас холон топстод явдаа хаалтнаар тавгаасан марлаа. Монгол Иргэний тусгай явдаа өдөөсөн тохиолдол орсон. 2022 амар тэт юм. Заадан дээр За 13 оролцоод ирсэн Мардагийн дотгоо 3 онооны дэргүүлээтэй өндөр доон дээр хөрөлд медаль орхон байна ноён.
манай ярин зүдэ хамгаалалтад тун сай болсон марлагаар хоорол явсан 4-4 рүү. Шот хоорол явуулдаа өдөрт хоороод. За энэ үедэр тоглолтын ихэнд нэг гэж оноо орхон өдөө хоорох гэдэг болоогүй маа. Товны рүү оруулж ирсэн. Энэ удаа өндөр баган дээр оноогоо аваад өдөрт. Марлагийн төвхөө гараа ицаа 22-23. За 3 оноо нийлээд зугаа давтаад байна шүү ноён. Ахтар маш ихсэн болохоор шүү дээ. Гадаагаас болоод. Өдөрмжийн хоёр дахь аваад таваад 23 болгоод төлөв авсан. За 3 оноо зотог өндөр тоодор барьж авлаа да. Яг дэлхийн чинь тоглолттой айдад өндөр тоон дээр хөөгд ирлээ. Марлагийн төвхөө явна. За дараагийн нэг гол авах цаашаа. За энэ дээр оноо. За ингээд үргэлж медаль явж байгаа нөрлөлтэй ноён. Тавтаас төсөөлж боломжтой нэр өгсөн байна марлаа. Тавтаас суулаад ирсэн. За оролцож байгаа хүмүүс дээр багаад нь урагш нинжин дараа төсөөлсөн 25-23-аар төсөөлээ. Хоёр ижил болоод 25-23-аар төсөөлээ. Ноён клуб Кичэн клубын нэрнжид Кичэн цомын нэмцээний хөрөнгө медалийн базлыг мэдүүлж байна ноён клуб.